Сайн байцгаана уу хүмүүд үзэгчдээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид илүү сартай 100 гэдэг орон сайхны киноны тухай ярих гэж байгаамаа. Тэгэхээр энэ кино маань 30 жилийн өмнө бүтээгдсэн юм кино юм байна. Тэгээ энэ киноны гол дүр тоглосон та бүхний сайн тань Монгол улсын гаяа жүжигчин төрийн шагналт Сосорварн энэ киноны ерөнхий оператор Зундуу 2 очноор оролцож байгаамаа. Тэгэхээр ийм байна. Энэ ч одоо хөвсгөл нуурын эрэг дээр л ерөөсө бүх зураг авагдсан гэж би бодоод байгаа ш тийм үү? Тэгшээ. Натур дотор хөвсгөл нуурын хатгал ханг 2 дээр л тийм ээ? Тий, хатгал ханг 2. Нэг хаяа уулын тагт авсан. Тий, цаадлын уулын хөвсгөлийн цаа. 30 жил өнгөрч байгаа гэдэг чинь Сосорварн бол тэгэхэд одоо чинь насаар бол би 28 та байсан. Хэд сайхан бол 28 та байсан. Энэ чинь зохиол нь хэн хоёр үддээ манай Балжин юм Сургадгийн жаргал сайхан хоёр тийм үү? Тийм Сургадгийн жаргал сайхан. Нэг зохиол хоолонд. Ер нь гол зохиолч бол Сургадгийн жаргал сайхан. Тэгээд Балжин найруулагч кино талаас нь зөвлөгөө өгсөл гэж ярьдээ. Би бол жаргал сайхны зохиолагч. Сайхны зохиол юм байна. Тийм ээ манай Сэлэг сүрэнгийн найруулагч кино. Тэгэхээр энэ кино бол үзэгчдэд тухайн үед их сайн хөрч байсан. Ялангуяа залуучууд тийм ээ. Өнөөдөр ч гэсэн энийг харах дээр зэрэг бол улсууд бас их дуртай үздэг юм шиг гэж надад бодогдоод байгаа. Тэгэхээр энэ чинь нэг юм одоо юу гэж хэлэх юм өнгөхийн сэдв тийм үү? Хайр дурлалын сэдв юм аа да. Хондоо тийм. Хайр дурлал. Тэр галаа ариуна хоёрын чинь хоорондын юу ч одоо гол сүжет маань тэр юм уу да Сосорварн. Тэр хайр дурлал бол хүн болгонд байдаг учраас мөнхийн сэжим нөгөө талаар галаагийн өөрийнх нь үзэлснээ бол тийм бие даасан хүн хэний чармаанд ордгоо хэний ч үгээр явдаггүй өөрийнхөө бодлоор явдаг. Тэгээ нөгөө хүн бидэнд бол байглаас төрмөл өгөгдмөл заяагцсан зүйл бол амьсгал байдаг. Тэр амьсгалтай яг адилхан эрхчлөө байдаг. Тэгээ тэр эрхчлөөг ирмэлцсэн хүн бол галаа юм. Альч тэр нийгэмд ч одоо ч гэсэн галаа зөндөл байгаа хэл та. 30 жил өнгөрлөөхөд надад бол их сонин мэдрэмж сая бид гурав орхон өмнө яриа сууж байхад төрж байна. Би одоо 2 алхаар 60 хүрэх гэж шүү дээ. Тийм ээ. Бид одоо зундаа хол ер нь хэвээрэл байна. Харахад яг ингээд бид нар цуг яваад байгаа учраас би нэг хэвээр байна гэж хараад байгаа боловч ингээд нас бол нэлээд явж байна л да. Тэгэд илүү сартай зунаас киноноос хойш 30 жил болсны дараа Таштилэг гэдэг нэг генерал намайг таньдаг генерал ер нь тийм дотны ширнээ 2 хоногийн өмнө надтай харалдаад тэгээд хүмүүстэй байж байгаад би очиж уулзна галаатагаа гэдгсэн гэсэн. Тэгээд тэр хүн одоо бидний ярьж байгаагаас 2 хоногийн өмнө за галаа минь л гээл. Галаа минь галаагаараа байгаад байдаг одоо генерал нь баярлдаг шүү гэл тэгнэлээ л дээ. Тэгээ ер нь олон хүн галаа гэж тэгдээ. Манай найзууч тэгдэг. Одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч болчиход байгаа Алтмайн Баттулга бол байнга намайг ёр гэж хэлнэ. Галаа гэд. Тэгэл ер нь дандаа галаагаараа байгаад л байд дуусах юм уу та гэд тэгдэг. Галаа бол үнэхээр одоо олон түмний аль үед бол хөрсөн дүрл юм аа. Галаагаар нь нэрлэнэ гэж өнөөдөр тийм бид сая ярьлаа тэр ярнаар л одоо ингэж ингэ тийм ээ. Тэг миний дүр ингээд намайг Сосорварн гэдэг хүний галаа энэ харан шин юм. Тэр галаа гэдэг тэр дүрлэлсэн харан шингаар л нэрлэлсэн юм байна. Тийм байна. Тэгэл манийг галаа гэдэг тэгдэхт би одоо баярлж байгаа намайг галаа гэд нэрлүүлсэн зундаа их галаа гэд нэрлүүлсэн жаргал сайхан өрхийн маань өднийхэн бид нэр сонсч л байгаа. Сэлэнгсрүү найруулагч маань байна. Тий одоо галбадрахын хайртай ариуна манай оюун сэлэнгээгч жигж дулам ихч гээд Монголын 2 иршүүд эмэгтэй жүжигчин эмэгтэй хэрнээ 90 хүн шиг тийм 2 сайхан жүжигчин энтер бол тэгээд одоо энэ Сосорварн гэдэг жүжигчинтэй хамтарч ажиллаад тэгээд галаа гэд дуудуулахад бол тэдний минь над руу харж ирсэн харц цуг амьсгалж амьдарч байсан тэр амьсгал энэ галааг бий болгосон юм даа л гэж би бодож өгдөг. Би юу залбирч өгдөг ингээд галаагаараа мөнгө хөрсөндөө юм уу. Намайг байхгүй болсон хонч галаа байж л байна. Яг инээгээл миний хоолоогоор инээгээл байж байна. Тэгж баярлдаг. Тэгээ Сосорварн чи өөрөө хэллээ л дээ энэ галаа яагаад ингэж би одоо бодож ийн л дээ ингээд хүмүүс нь шитгэд үлдэж гэсэн юм ихээр зэрэг тэр төрлөх чиний зам дөрөх тийм ээ төрлөх авир энэ бүхэн бол галаадын бүрийн шингэсэн юм дүр болж чадсан юм байна. Би өнөө одоо зүгээр тэгж бодож байна. Тэрнээс шууд нөгөө дүр гэхээсээ илүү ингэсэн өөрөө байсан байна гэж. Энэ манай зундаа зураглаач энэ сэлэнгээ найруулагч энтерт намайг аваач дуулгасан одоо 2 чухал хүн байдیں۔
Гомбын 10 дангээд манай гавьяач жүжигч 10 дах байна. Тэгээ нөгөө Даваажов тоглосон хиний Ариунагийн ижи тоглосон Сэлэнгэ ихч байна. Сэлэнгэ ихч энэ хоёр л хоёулаа одоо энэ зураглаачд очиод хинд сэлэнсүр найруулж эднэрт ч хэлээд ирсэн гэсэн. Тэр галаач манай театрт байна. Манай драмын театрт байна. Одоо манай драмын театрт хурал хуйтан болон нам замын тэнд босч ирээд л ухсыг л ингэдэг. Яг улаан цэвэр галаач тэнд байна гэдэг байсан юм лээ. Тэгэл тэр хоёр зааж өгөөл. Тэгэл яг тэр үеийн чинь нөгөө кино шалгар болт маш нарийн болдог байгаа үг тийм ээ. Эхлээд бутаа авчин тийм ээ. Бутаа аваад хаарсан марч бүх юм харна. Дотоод мөн дараа нь энэ одоо кино проба аван тийм үйлдэлтэй яриатай хөөрөвтэй тэгээд их нарийн шалгар бол дарлаараа л тэгэл тэнцэл тэгээд явсан. Гэхдээ тэнцсэн боловч танай театр чамайг чөлөөлөхгүй юм байна. Тэгээд одоо бид нар хөвсгөлөөс ган хоёг гээд манай үднийх миний ангийн нөхөө байсан өнгөрсөн. Тийм хөвсгөлийн ган хоёг. Тийм ган хоёг нөгөө гарын 5 хооронд тоглодог. Ган хоёгийн таны кино тоглосон шүү дээ. Тоглосон. Хин Ванда ном хөлнөөс дуурайд ингэж идэг тийм. Тэр ган хоёгийг минь аваад тоглоулчих гээд ингээд надад хэлээд ингэсэн байхгүй. Тэгэл би заа гэж сэлэнсэр найруулагчд бас хэлсэн. Дат танай кино одоо олигтой кино болохгүй. Ягаад гэвэл би галаа болохгүй тэр кино чинь тэгсэн байхгүй. Тэгэхээр тэр нөгөө галагийн харан ши явж исэн юм билээ. Дүр гэхээсээ илүү галаадрахын тэмүүлэл үзэн санаа шаран шантай сурам гэдэг хувь хүний бодож байгаа бодол яг нэгцэг давхцчихсан. Тэгээд гасрах дурлж гуйж тоглосон, гуйж бүтээсэн дүр мөн байхгүй. Тэгээ хайртай. Наадах чинь их шахал. Тийм. Тэгээд таавал надад кино урлагийн анхны хичээлийг бунтрагч таар зааж бидэнд кино жүжигчин камерын өмнө дөрөвтэйг, тайзан дээр дөрөвтэйг ялгаа антер гэл нарийн юмнууд заацсан байсан. Тэгэл идэл за нэг кино онтол гэл ингээл дурлаад байсан үйл дээ. Баваа сангийн дараагийн л дүрлэлтэй. Тийм байна. Энэ киноны операторын хувьд бол манай зундад ярих юм нэлээд байгаа гэж бодож байна. Яг л тэгэхээр энэ их сонин авагдсан юм л гэж осор бол тэр нарийн мэдж байгаа үгүй юм болов. Энэ чинь тийм бараг билон контер авахулсан шиг байгаа энэ киног. Манай кино үед тийм үү? Тэгээд лабораторийн юунд режимийг өөрчилж угаалгасан гэж. Өөрөөр хэлбэл лабораторийн тэр рецептийг өөрчлөөд тийм ээ. Тэр үдч нөгөө хайдас манайх ганцхан Оросоос оруулж ирдэг. Өөр хөдрөөс хальс байхгүй. За Германы ээлж дөнгөж орж ирж байсан. Гэтэл тэндээс орж ирдэг хальс маань магадгүй манайхын хямдынуудаа тэгээд автсан байдаг юм уу? Аль эсвэл тэр хугацаа хайдас чинь ер нь тодорхой хугацаанд өөрийнхөө тэр норматив хадгалж яадаг шүү дээ. Тэр удаан хадгалагдсан учраас нөгөө хальс чинь 3 өнгө байгаа шүү дээ. Улаан, хөх, ногоон 3 өнгө. Энэ 3 үндсэн өнгөнөөс нэг өнгө нь ногоон өнгөнд доош орчихсон. Тэгтээ зэрэг улаагаад байдаг байхгүй юу? А тэрүүний нөгтэн зэрэг лабораторийн аргаар режим нь тэр пленкыг угаадаг режимийг өөрчлөөд өөрөөр хэлбэл хальсыг чинь нэг шуудаа гэрэл зохиулж болохгүй тийм ээ. Гэтэл тэрүүнийг бид нар шар фильтр хийж хагаад гэрэл зохиулаад зохидгүй юм чинь. Тэгээд тэрүүн дээр өнгөө төгслөөд тэгэж авсан юм байхгүй юу? Тэгэж авахтаа бол энэ ганц энэ киноч ус энэ киног тэгэж авах санаачдгүй ламп шарууд орж бас гарсан. Тэгээ шарууд орж тэр чи нэг гэдэг бол юу л нэг хоёр ихрийн тухайны кино байдаг да. Тэгээ тэрүүнийг авсан. Тэр бас өнгөтөр авах санаатай. Ер нь хар цагаан халис ховор нэг тийм халис угаад энийг ер нь яах вэ гэдэг асуудал гарсан юм. Тэгээ бид нар өнгөтөр авах сонирхолтой байсан. Тэгээ шарууд орж өтөр тэрүүнийг нэг дууны халиснд дууны халис эргүүлдэг аппаратыг харанхуй болгож тэрүүн дээр нь шарууд орж л хийсэн те. Гэрэл зогтхон гэж гэрэл захиулаад бүх зураг авах халисаа бүгдөрнгийн гэрэл захиулаад тэгээд гэрэл захиулсан режимээр нөгөө нормальны пленк хэвийн пленк угаадаг режимээр угааж болохгүй учраас тэр угаалгын режимийг өөрчилж тэр нөхцөлд зөв өнгө гаргах. Одоо бол энийг хүн ерөөс ойлгохгүй л дээ. Энэ режим дээр өнгө юм тийм ээ чи бүгдээр ингээд компьютерийн югаар хийгээл засаал бууж. Одоо ухаан үедээ бол энэ чинь их том одоо гачин том зориг юм л байж хийсэн юм байна. Тий, ер нь том риск гэж байгаа юм л да. Тийм байна. Зүгээр одоо ингэ кино руу орё гэж бодож байгаа. Би зүгээр киноны гол хэсгийг бол эхний хэсэг, төгсгөлийн хэсэг хоёр. Эхний хэсэг бол одоо хин нэг галаа, ариунаг тэрч гертэн оруулдаг гэсэн тийм үү? Ерөнхийдөө тэндээс сүжэт эхэлж байгааг санаад байгаа юм би тийм ээ? Үгүй юм уу?
Тийм эхний зураг авалт төсдөр тийм ээ. Эхний баг эхний зураг болсон. Ер нь гол сүжэт нь бас тэр. Тэр хамгийн эхний гэр зураг байгаа. тийм ээ. Тэр Хамгийн эхний зураг авалт авсан юм байна тийм ээ. Тэгээд нөгөө далай дээрээс аваад Ариунаг авцрал гэрлүүгээ тэрвэрэд оруулдаг. Морин тэрэг авцрдаггүй тийм. За өрг. Миний охин үзүүгээр нь тээвэр. Тэр Очирбатын оюун та хоёр бол энэ кинонд тоглохоос өмнө би энийг аль зэрэг мэдэж яасан байсан байх вэ? Мэдгүй. Таних энэ л удаж байгаа юм уу? Энэ кинонд? Энэ кинонд л болцсон. Очирбатгаа охин гэж мэднэ. Бараг зургийн талбай дээр Бараг сайн мэдээгүй тэр нөгөө энэ шалгаруулалт болоод тэгэл тэрэн дээр би нөгөө төрөүний хэлдэггүй хэлэхгүй одоо би тоглохгүй бол энэ кино олигтой кино болохгүй юм болохгүй. Тэгээ оюун надад их дургүй. Энэ ямар онгор ах вэ гэдэг. Ер нь л таалагдаагүй байхгүй тэнд. Тэнд сэлэнгээний хариулагч бас ингээд хэрт хийсэг. Энэ ер нь яасан цор гэсэн энэ хөрөг гэж бодсон юм гэсэн. Тэгэл оюун наачин бол их дурггүй. Тэгээд зургийн талбай дээр яг зүтгэсээр байгаад явсараа гал дурцсан боо найруулагч энтрээс би энэ кинонд тоглоно, би энэ дүр дуртай, би ер нь удахгүй хөхөнд богинохноос л энүүн тоглохгүй бол энэ гэсээр байгаад тэгээ сэлэн үгүй дурцсан боо найруулагч намайг боож хааж байж тэгээ яг заа гэсэн байхгүй. Чамаа хөдөө бригадаар явуулан болохгүй. Тэгээд натар одоо хөдөө хөсгөл бид нар бөөнөр очсон тийм ээ онгоцоор очиод. Тэгэл очсон хамгийн ихний зураг авалт болсон. За тэр сайн хэрэг одоо хичээл гэр бишээ сайн танихгүй. Яг нарийн дан оюун Ариуна ханхад очсон нь гогцоо үйлдэл тийм үү? Цоош нь үзэгдэл. Тэр суумгаа охиныг тэврээд гэртээ оруулж байгаа нь галаагийн хувьд цоош нь үзэгдэл. Тийм байна. Тэгээд тэр залуу суумгаа учраас тэврүүлж байгаа нь оюунагийн Ариунагийн хувьд том гогцоо үйлдэл. Тэг ерөөсөө киноны эхлэх үүсвэр ингээд тал тийшээ сарних уйлдах зүйл нь эндээс л эхэлсэн юм байна л да одоо бодоход. Тэгээд яг оюун надад дургүй ихний зураг авахулчлаа. Тэгээ дараагийн зураг авахулахад нэг тийм хяравгаар надтай олигтой харьцаж өгчгүй дурггүй байхгүй юу. Тэр чинь аргагүй шүү дээ. Энэ сурам үнэхээр сагсаа хөөхтэй залуу юу ингээл гэж бодсон байх. Аргагүй чинь одоо өөр аав нь хэн блээ тийм том айл. Тэгээ яг одоо тэгээд номын сан байсан юм аа. Тэгэл явж байхдаа зүгээр явахгүй холбоо гэдэг нэг холбоо байна. Холбооны салбараар нь ярьж болохгүй. Шуугаа одоо холбогдсон холбоо. Тэгээ энэ холбоо гэдэг нэрээ салгаа гэдэг өөрчилж бичвэл таарна хаягийн маягийн гээл. Тэгээ суммынхын ч гайхч тэгж ярьж байгаа хүүхд чинь. Тэгээ нэг номын сангаас ном авлаа би зээ холонгоо ном сөрөнжуугаан шүлгээ ном аваад тэгээ нөгөө Ариунага дасгах гээд далайн хэрэг дээр очиж шүлэг мүлэг уншаал гитар та дуулж энтэрлэл тэгэл баясан. Тэгээд юм дасгаж байгаа юм байна. Тий. Тэгэхгүй надад дурггүй байхгүй. Тэгээд нэг арай чамаа жоохон дасаал нөгөө зумдуу их зураг авахд бэлэн болоход бид нэр бэлэн байх шүү дээ. Тэгээд текст мекстэй одоо харьцсан барина. Тэгэл ер нь энэгшээл энэ саах чинь арай ондоо хүн байсан байна гэл тэгэл ер нь ингээл дотн сал тэгэл цаашаа явах явцвал урдан болоо явцсан. Эхлээд үл тийм байсан юм аа. Зундаа ах нөгөө манай CD ишгүй байсан тийм ээ. CD ишгүй. Дэлгүүлэгч үү? Тэрэлдүүлэгч. Тий. Солмон. Солмон CD иш Батар. Том бадарч юуны телефоноос бадарч. Тэгээд тэр тусдаа нэг байш. Хитэн гоё ус байсан. Тэгээд тэр нөгөө CD ишх гэдэг шин. Энийг вандч зүгээр хамаг гэрэл ууцдаг нөгөө би бор болохоор гэрэл гэж. Гэрэл нэмэхгүй нөгөө хэмж ямаар диаграмаа хэмжээл нэмгээл хүй энийг нөхөр хамаг гэрэл ууцдаг. Надад тийш байгаа яг. Тэгээд гэрэл мэрэл зундаа ах зураг мураг авахд бол бэрхшээл тийм миний юм царай байсан шиг тийм ээ. Тэгээд тэнд ч нэг юм зовлон тамирсаа декрас байхгүй. Шууд интерьер зураг. Андаа интерьер. Тэрнийг авахдаа бид нар гадар дээр нь очиж шээс. Урд нь бэрээс орж үзээгүй. За одоо яаж эдний гэрийг авах гэдэг чинь бүхэл бүтэн гэр. Бүхэл эцэн декрас тэгсэн далайн эрэг дээр хүн суухаа болоод хаягдсан нэг ороо унацсан байшин. Тэр баашингийн оройг бүгдээ дотор талын зарим өөр юм хийж нэг ёсондоо декрас барьсан. Болдоо дотор одоо тэрний хийсэндээ бүгдээр. Тэгээ баригтай нөгөө чинь бүтүүл нэг бүрээ дээрс нь бүтүүлчих. Яг баашин шиг. Өгүүдээ гэрэл тавихын тулд би онгорхоо бариулгаа. Ахис нөгөөдгийг хадаас л авах болоод. Гэхдээ яг баашин байл гэж тэрнийг авах болоод байна. Энэ дээрээс нь гэрэл тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд орчин зарим нь онгорхоо.
хагас дээвэр нонгорхоо дуртай хөдөөлөд таглалцдаг. Тийм нэг осондоо бидний декрас байсан байгаа шүү дээ. Декрас байсан юм байна л да. Тий. Хаягдсан мó барак биш. Киноны үйл явдлын хувьд бас юу хэдий тэр чиний нэг тойл авчиж өлөгдөг те. Ариунагийн өрөөнд тэр бас их хөөрхөн гэсэн шүү дээ. Тэр хэсгэн дээр бол та хоёр ямар шүүсэн гайгүй байсан уу? Тэгчин бол нэлээд гайгүй болсон. Нэлээд дасцсан. Тэр киноны өөр хоо. Тий, ер нь би нэлээд дүрийн хувьд Ариунагийн хаан галаагийн үүднээс бол би энд нэгссэн. Тийм сайн байсан хэрэглээ. Тэгээд чинь бол тэр толь чинь тэр хэсгийн том одоо огцоо үйлдэл болж орж ирж байгаа нөгөө хинэрийнх нь хуучин ихнэрийнх нь толь. Хуучин ихнэрийнх нь толь гэж мэдээгүй би толио аваач одруулаад нөгөө охиндоо хийгээд өгцсөн. Тэгтэл ихнэр нь толион болоосод Ариунад бол том зохиолт болох байхгүй юу. Тэгээ тийм ер нь би энэ зохиолд нэгт оруулсан анх. Зохиолоо уншаал бараг ойлгох газар ойлал энийх газар энийгээл явал. Тэг ер нь өөрөө ингэж хөтлөгдсөн юм гэдэг. Өөрөө орж төрлөөгөө. Тийм байна. Жаргал сайны зохиол бол яхааргүй чиний сэтгэлийг хөдөлгсөн толгойд буусан зохиол байсан байна. Тэгээ нарийн дан ингээл дүр мөр бүтээ ингээд судлаа гэхээсээ илүү бэлэн тэр мөн чанар надад байсан учраас л ерөөсөө тэгэл ийм сайхан бүтээлсэн. Ер нь галагийн дөрийн тухайд бол би ер нь чинь урд нэг проп хийгээд яваад байгаа чинь нэг их оролцоо сайн мэдэхгүй байсан. Яг очиод мэдсэн. Эхлээд ер нь гадна төрхөөр бол за ийм зохиолыг харахад л хүн байж болох юм байна гэж бодсон. Тэгээд тэндээс харахад одоо ч гэсэн би миний бодол бол галаа ерөөсөн галаагаараа бэлэн галаа байсан. Тэргээр өвжигчтэй төрсөн. Зүгээр жүжигчин хойдлолын шиг мэрэгжлийн жүжигчин тоглож болно доо. Миний бодлоор хэн галааг тоглоогүй. Галаа яг өөрөө байсан учраас яг бодит амьдралаар яг хүний өөрийн дотоод сэтгүү тэр хүний характер нь бэлэн байсан учраас яг галаагаараа л явсан. Тэр нь үзэгчдэд тэр дүр ерөөсөө ийм дүр байсан юм байна гэдгийг анда. Тэгээ зундаах чилж ирсэн. Ямар ч чимэггүй энүүгээрээ л яваад байгаараа гэж. Ерөөсөө хоёр хэрэг чухал байхгүй. Тоглох хэрэг ерөөсөө байхгүй. Тэр нь одоо хамгийн их гайхамшигтай юм байсан. Яг тэгвэл энэ хүний сэтгэл зүрх өөрөө ч сая ярьлаа шүү дээ. Яг л галаа байсан байхгүй. Хэрвээ жүжигчин оруулаад тоглосон болвол тэр галаа гарчихгүй байсан. Ачаас их чухал. Ийм болж байна. Тэгээ энэ хүн дээр энэ хоёрын хоорондоо харьцаа байл дээ. Яг энэ сая сасрогмыг хэлгээд наасаанд орж байгаа. Эхний зураг авахд оюун нэг л хөндөй. Тэгээ сэлэн сүрэн их ятгана. Гэж одоо ингэ сэлэн сүр оюундар л ажиллахаас хэн дээр бол ажиллах юм байхгүй байсан байхгүй. Тэгээ сүүлдээ явандаа оюун бол оюун бас их дотоод сэтгэлийн тоглолттой хөгжиж юм дотор сайтай шүү дээ. Их дотор сайтай хөгжиж. Тийм дотор сайтай хүн гэдэг чинь өөрийн дотор жаахан тааламж муутай учраас тэр нь хэлрээд харагдаад байгаа байхгүй. Харагдаад байдаг дуранд бол яг. Тэгээд тэрнийг сэлэн сүрэн бол оюун дээр нэлээд ажилласан. Сүүлдээ бол ерөөсөө драматургч тийм байсан. Эхлээд жаахан хөндий. Сүүлдээ драматургийн дагуу тэр хоёр сайн болдог. Галааха. Би танаас нэг юм асуух уу? Тэг. Эртээ таныг хүмүүс зодсон юм уу? Хин тэгж вэ? Тэгэхэд таны цамцны чинь сууган урагдаад товчон унчихсан байсан шин. Хин задуулсан юм бэ? Та юуг нь угаад байгаа юм бэ? Аль эсвэл хүн задуулсан гэж ярихаар ичээд байгаа юм уу? Оюун яваанда ерөөсөө галаа эн чинь миний бодчихсон соо биш юм биш дээ. Биш дээ гэдэг. Тийм дотор сэтгэлээсээ тэр хүн тийм болж байна. Сая соогийн хэлийг тэр л дээ. Тийм учраас бол энэ оюун энэ гол дүрийн хоёр хүн энэ кинонд гарч ирсэн үзэгчдийг татсан юм бол яг энд л тийм юм байна. Тэгээ жүжигчин хүн дүрэн тэгж олж байгаа гэдэг чинь их чухал юм байд юм а сосрварма. Анхны алхам кино хийж явахад би цэрэн дашгүй зохиол өгчгөөд. Гоё жүжигчин цэрэн даш тэгээ Доронтын театрын. Тэгээ за таныг уншаарай тэгээд базар өгөн гэдэг нэг дүр байгаа тэрэнд анхаараа гэхгүй юу. Тэгээд хоногийн дараагаар над руу утастаад ийж очиулж байгаа юм би. Тэгсэн чинь цэрэн дашгнаад хамгийн төлөвлөсөн аах. За базар өгөн нэг тоглохын төлөө би дүр судлах модлох хэрэггүй юм байна. Цэрэн дашаараа байхад базар өгөн байна гэсэн байхгүй. Яг аа. Тийм. Сосролсормод галаа байгаа үед. Энэ чинь ховорхон бас ийм жүжигчний хий. Тэр болгон тохиолдол байхгүй. Энэ чинь ховор юу? Ийм дөрөв төлөөр нь ховорхондоо кино бодлогот ховор. Тэгээд ер нь галаа бол миний жүжигчний галыг дөрвөтэй галыг асааж гисэн дүр гэж би одоо бат нот үнэмшил итгэлтэй байдیں۔ Тайзан дээр чи ямарваа нэгэн дүр одоо сайн ч юм бай, муу ч юм бай ямар ч дүрийг амьлуулъя гэхэд энэ яг өөрийнхөө мөн чанараараа байвал
дүр хараянд амилах юм байна. Дүр бүтээх гэл маяглал представление үзүүлэн тоглох ч юм уу ямар нэгэн загвар эсвэл нэг хэв маяг нэг тим болчихдөг юм байна л гэж бодсон. Тэгээд гал бадрахаараа энэ уран бүтээлийн дэлгэцийн гараагаа хэлснээр энэ бол надад маш том хичээл болсон байхгүй. Одоо зураглаачийн өмнө амьдрах амьдрал, тайзнаа амьдрах амьдрал, том хэмжээний зохиолын дунд амьдрах амьдралын бол галыг бол гал бадрахын бадрааж өгсөөл гэж л боддог. Тий. Энэ киноны тэр галаа аюуна хоёр завьяар явдаг хэсэг бол операторын ажлын хувьд бол саний хэсэг гэж надад бодогдоод байна. Зундаа үлийн талаар энэ ч яг үгүй. Ер нь нэг юм л дээ би бол байгаа юм байгаагаар нь лавь тэнийх өөргөх яахан тэртэй бол нэг голцолдгоо чи сайн мэддэг баг. Тэгээ тэнд бол яа харахгүй эн чинь нэг хамгийн зохиолын төгсгөл өрөө бие биенээ ойлгосон. Тэр хайр сэтгэлийн нэг юм одоо хоёулаа нэг ойлгосон. Тэр үе тэр байгаль сайхан. Үнэхээр тэр ханх бол гайхалтай газар л да. Тэгээ тэр газар энэ хоёрыг одоо нэг сэтгэлийн хөөргсөн юу ах хөвгтэн тэр үчин бидэнтэй адилхан гээд нэг юм байсангүй нисдэг камерман нисдэг болчлоо шүү дээ. Тэгээ тэрнийг эргүүлээд авчих тэр усан дээр нэг лоотконд тийм авах арга байхгүй. Ганц болох арга бол лооткол эргүүлэх байлаа. Тэгээ тэрүүн дээр жүжигчин тэрнийгээр одоо энэ сосор ором тэрнийг өргөжих хөстэй байл энэ хоёр. Тэгээд тэр жаахан ширүү эргүүлэхтэй зэрэг бас живчгүүл яг уудаг асуудал гараад ирсэн шүү. Уг нь эн чинь ширүү эргүүлэх гэдэг. Сэтгэлийнхаа югаар бол аль болдгоо бодгоо бүр энэ спортлоо отох шиг хажуугаар нь эргүүлчих санаа хүн энд байгаа. Гэтэл тэнд илүү гараас зураг авч байгаа учраас тэр бол болох байсан л да. Тэгээд нэг лооткийг жаахан эргүүлж эргэн тойр нь авсан. Одоо ботход бол энэ техникийн боломж олцож өшөө сайхан өшөө сонирхолтой хийж авт болох зөндөө юм байж тэл гэж бодсон. Тэгтээ та янзын гоё явсан байхгүй. Тэгээ нөгөө ингээд мотороо эргүүлээ за их хурдан эргүүлвэл холбор шүү. За чи тэрийг анзаараад бид ингээд шууд авлага мотор явуулаад за тэгээд би камер мамарч мартсан. Тэгээ нөгөө ингээд болдгол бүтэн эргүүлэх. Хачин гоё мэдрэмж төрж байгаа шүү. Энэ өөр эргүүлж байгаа шүү. Тэний ариунаач нөгөө ариунагийн тэр инээж байгаа антер бол тэнд бол ерөөс ингээд лавл би тэр хавийг мартсан гэж бодсон. Тэгэл ороо явж байгаа. Ариунаач нөгөө тэргэн цэртэй. Тэрүүн дээр нь багалтсан байна. Тэгээ ариунаг яг доор сууж байгаа лооткон сууцаа сайхан доод араквар суулж байгаа л да. Тэгээ тэр ариунагийн нүрийг тоо эргүүлж байгаа юм да. Тэгж авсан байгаа. Өөрөө завин дээр зундах завин дээр. Тэгээ завин дээр бид нар иргэн. Тэгээ ирэхийг л манер ингээд хойроод аваад байгаа байхгүй. Завин өөрөө ирэхтэй зэрэг жүжигчдийн нүрийг 2 хувааж аваад тойроод аваад. Тэнд бас нэг түрүүн ярьж байгаад орчихлоо. Тэр тойл гэдэг их чухал юм байсан. Тэр тойл бол драматургийн дагууч их гол үүрэгтэй, жүжигчин ч их үүрэгтэй ийм зүйл өсөл да. Миний бодлоор бол тэр тойл ачирч хиний сагийн ачир тойл тавьдаг, галаагийн тавьдаг тойл бол тэнд гэр дотор хөдөлж чадхаа байцсан тэр эмэгтэйг гадаад ертөнцтэй танилцуулж байгаа юм. Тэр завин дээр болж байгаа үйл явдлыг. Галаа тохиорж байгаа амьдралыг тэр тойлоор оюуна мэдэрч дамжуулж явж байгаа. Тийм учраас энэ киноны драматургт их гол өргөсөн бол тэр ханан дээр ачиж тавьсан тойл. Нэгдүгээр. Нуур харагдаж байна. Хөөе харагдаж байна. Ариуна. Чамд харагдаж байна. Одоо ямар вэ? Харагдаж байна. Алуу. Хоёрдугаарт энэ хүний урд талын амьдрал. Урдаа ийм хүн байсан юм байсгүй гэдгийг тэр охин өөнөө сэтгэлээ өгч байгаа охин мэдээд ямар байдал байх вэ? Энэ бол тэр драматургийн гол зангилаа бол тэр тойлонд байсан. Тийм учраас би тойлыг хаана байрлуулдаг их бодож ээж байрлуулсан л да. Аюунаг харснаас арах тийм нөгөө тойлтыг хэсгийг авахд бол чамд ямар зовлон байсан? Юг? Тойлтыг хэсгийг авахд. Тойлтыг авахд ганцхан гадна тал дээрээс хөдөлдгөө нэг юм уу хэмхэрхий зав ба. Тэр зав харагдахаар байдрыг хаана байрлуулах вэ гэсэн үг. Харин хаалгандаа байрлуулж иж тэр таарсан байхгүй. Тэгээд тэр хаалгандаа байрлуулах нь хагарахд бас хэрэг болсон баг. Хаалган гоохот бас нэг шалт. Ханан дээр байгаа шалыг унгаж хагарах байхгүй. Тэгээд бас нэг эслүчэний тэр гадна талын завыг бол хөдөлгөж болох л байх л давхад үнэхээр олон жил болоод элшин шигдэтсэн. Дотроо эдэстэй их хүнд л дээ. Тэгээчгүй яг тэр байрандаа таарсан. Нэг иймэрхүү тэр тойл юу бол драматургийн дагуу бид нэр тэр тойл байрлуулсан төрлөл хэрэгтэй байсан. Тэр тойлонд л тэр охин ертөнцийг харж байгаа байхгүй. Одоо бодгоо тэр тойлонд харж байгаа ертөнц галаагийн ертөнцийг хэн олж харж байгаа. Ариуна. Ямар ам би айгаад байна гэдэг. Тий.
Үнэхээр энийг дарамтлагч, энийг шодрог занг үзэн ядсан тэр нөхдүүдийн цуглдаг газар тэр байгаа байхгүй юу? Энэгээр бол тэр тойл зодооны бүх болдог үйл тэр явдлыг юмдаас мэдж авдаг тийм ээ. ийм юм байгаа. Их хөөрхөн гэсэн үг зодооны хэсэг шүү дээ тийм ээ. Сүүлд нь галаа ирж худлаа хэлдэг тийм ээ. Худлаа ярьдаг тийм. Тэр зодооны хэсэг дээр чинь бол жүжигчдийн юм байсан юм бэ. Тэр хавийн юунууд юм уу? Тэд нар энэ Улаанбаатараас очсон. Сод хоёрт ажилладаг жолооч Баавсүрэн гэж би ажлын соёлын ордонд ч үл аль нэг соёлын ордонд биш ээ. Ажлын төмөр замын соёлын ордонд ажилладаг тэр Бадарч гэдэг. Би тэд нарыг чинь тэндээс олсон улсууд гэж боддог. Улаанбаатараас авчихсан энэ зүгээр жирийн нэг ажилчид уран сайханчтай авчихсан. Ер нь тэнд эргэн тойрон орсон 2 дугаар зэргийн Масак бодол хотоос бас нэг өндөр жолооч байсан тийм ээ. Тэ 2 жолооч, нэг сайн дөр орон сайханч, Бадарч нь бол бас нэг яхаа урлагийн талтай жүжиг мүжиг тоглож байсан. Бус нь ерөөсөө сайн дөр байх юм л да. Дээрээс нь 2 агуу жүжигч очсон бас одоо нөгөө хэн 2 маань Сэлэнгэ жигжид болон 2. За мэрэгжлийн бол энэ 3 байгаа юм. Оюунаач мэрэгжлийн болоогүй байсан шүү дээ. Тийм баха. Дөнгөж эхэлж ирсэн. Дөнгөж жил Галагийн салсан ихнэр тоглодог нь Ямсрын гэж дүр тоглосон Нотон чим гэдэг энэ ажлын соёлын ордны нэг уран сайханч дуучин бүсгүй. За. Одоо миний ихнэр нинжэгийн шавн л та. Садаа юу ч ганцхан юм аваад авдраа авах гэдэг ганцхан төрөнгө авах гэдэг. Тэр чинь тийм үе юм уу? Тэр бүсгүй тоглосон. Ер нь жүжигчний ансамбл харахад бол мэрэгжлийн гэх юм бол 3 хүн байгаа. Тийм юм байна. Тийм юм байна. Тэгээ Сэлэг сүрэн бол хотоос тэр депажуудаа авч ирсэн юм байна шүү дээ. Тэр өөрөө авчихсан. Өөрөө тэндээс аваагүй. Ханхаас аваагүй. Эндээс сонгосон. Нүдэндээ буусан энэ болно гэсэн үнийг шилж авч ирсэн. Тийм. Эпизод гэлтэггүй. Тэр чи бас найруулагч их чухал юу л да. Тэр чухал. Ягаад гэвэл тэр болж байгаа үйл явдлаас энэ хэдэн хүний хооронд болж байгаа. Тэр ачаа зуудаг Шилэн байр, тэр өрөөнд болж байгаа эднэрийн маргаан, эний одоо тэр дарамталж байгаа, дарж байгаа, энийг дуурахгүй байгаа, энэ болдгоо ажлаа салах гэж байгаа. Өөрөөр яг л тэр үед байсан манай хуучин нийгмийн нэг хүн зуртлал байхгүй. Сэлэн сүрэн найруулагч нөгөө юугаа зураг авах плануудаа ингээд зурчдаг өстэй бичгийн цаасан дээр ингээд Раскадорок хийж. Тэг ингээд бүгдийн зурна. Зурчин. Тэгээд яг тэр дараалалаараа авдаг тим арга барилтай байсан. Хин жаргал сайхан зохиолч нэг удаа очсон тийм ээ. Нэг удаа. Нэг дунд орно очсон. Манай киноны хөгжмийн зохиолч бол Шарав. Шарав маань ерөөс очоогүй. Очоогүй. Тэгээ энэ дээрээ нөгөө зураг харсан юм билээ. Зураг харж нөгөө чимээгүй яриа хөрө оруулаагүй зургнуудаа хараад тэгээд хийсэн гэдэг. Хар зураг харуулж яасан юм бэ? Тэгээ илүү сартаа зун киноноос хойш нэг 22 жилийн дараа манай Шаравын тэр цагаан эс гэдгийн тэр нэг хэсэг хөгжмийн одоо кульминацийн хэсэг байдаг. Тэр хөгжмийн аялгуун сонсож байгаад би нэг шүлэг өчээд цагаан эс гэдэг одоо энэ кинон хэрвээ тэр үед бичсэн бол киноны дуу болчихоор нэг том дуу бид нар 22 жилийн дараа гаргасан. Цагаан эс гэдэг энэ үр дүр аяхын дуулдаг юм аа. Бүр хөвсгөл далаа малаа гэх юм. Тэгээ далаа уйлзэн бөмбөлзэн дэндүү амгалан сүрэлгээр өндөлзэн тэгээд энэ Шарав амьдралаас дээжийн хүн амсан энэ төрсөн тийм хөхтэй. Тэгээд тэрийг би нэг оюунд гинтхэн сонсохгүй юу? Соён бараг л уйланга алдсан. Ямар гоё юм гээд. Тэгээд яг 22 жилийн дараа би хэнийг аваад, оюунагаа аваад, ариунагаа аваад тэгээд хөсгөл далаа яг тэр хөлөг онгоцсон дээр тоглолт хийсэн. Шүн. Яг далай дээр. Тэгээ бүр мэрэлтүүлэгтэй ингээд дуу хоороолоо тоглож байгаад илүү сартай зуны хэсэг гаргаад дэлгэцэн дээр гаргаж байгаа. Тэгээд үзэгчдийн өмнө нөгөө ариунагаа хөтлөд гараад ирэхгүй дагуулаа атсан. Тэгэхэд хүмүүстэй янз бүрийн хүлээвчлээ. Тийм нөгөө ариунаач өөрөө тоглосон жүжигч нь өөрөө гараад ирж байгаа юм чинь. Тийм юм хөсгөлд хийсэн бид нар. Гоё юм болсон юм байна лээ. Тэгээд яг мөнхийн бүтээл гэдэг бол хүнийг ингээд ундаалаад өгдөг тийм гайхалтай юм байна л да. Тэгэл Сэлэнгэ ихчийн бүтээсэн, дүрээ бүтээсэн, жигд тулмагчийн дүрээ бүтээсэн тэр бол гайхалтай юм. Ер нь их л энгийн дээ. Маш юм. Тийм их зүгээр одоо омоотод хэлэхэд бол нэрэн найруулагч нь зохиолч нь дурглаач нь энд орсон ер нь бухран бүтээлч нэг тийм хизээч давтагдахгүй нэг сайхан бүтээл үлдээжээ гэж би боддгийг.
Айл 100 альч нийгэм өөрчлөгдсөн энэ бол үзэнгтэй хүн үзээд энэ уйтахаар Уйтахгүй. тэгэд тийм галаа шиг аран шиг хүн болгон дандаа хайж яадаг байна л да. Галаа шиг аран шиг хараад тойрч үзий ядалт үүсдэг, дургуйцдаг тийм үү. Галаа шиг авирыг одоо галзуу солиотой хөнгөн гэнэн гэж үздэг тийм ээ. Тэрүүгээрээ ундаалдаг хүмүүс зөндөн байж ах чинь бол галаа бол цөөтөхгүй л байхгүй одоо энэ нийгэмд. Тийм үү? Тэгээ би одоо эргээл хардаг галаа витер бол үнэхээр хампаа хоёр юм байна гэдэг. Одоо өнөөдөр ингээд таяртай нэг амтай хоёр. Таяртай ингээд суугаад одоо өнөөдрийн би энэ 60 нөхөж энэ үед энэ 90 оноос хойш амьдрал тэрнээс хүмтэр амьдралыг ингээд бодохоор би одоо инээ төрлөдөг байхгүй юу? Галаа бол хэзээ ч мөхгүй юм чинь. Галаагаараа л дуус. Галаагаараа л байна. Тий. Нэгэнтээ тийм чинь бол галаагаараа соосоогоор л дуусна шүү дээ. Ер нь амьдрал нийгэмдгийн амьдрал гэж хэлэх юм уу? Бол энэ номхон хөлцсөнгүй энтэйс бол энэ галаа 30 лимиг авч явж байгаа юу л та. Тийм. Тэгээд тэр хүн суртлыг задлахсан. Тэр хүн суртлаас тэр яг өмнө бэлдэжсэн ба шүү дээ. Энэ 90-ад оны ардчил эрхчлөөний юм чинь галаа задлахсан байхгүй юу? Чойном галаа 90 ч юм энэ ийм түүчийнүүд задлахсан авч гардаг. Тэгээ галааг өргөж өгөхөд бас нэг гол өргөсөн бол тэр Эрүү даг байгаа. Нэргүү Баатар. Тэр ч одоо мэрэгжлийн жүжигчин гэж хэлэхээр болцсон байсан шүү дээ. Цаан чинь айгуу гоё юм ирсээ. Би мэд онг цаа ярээ үсттэй. Гүй. Кино юу? Бишээ цэнгэрлээ. Урлагийн бригадо. Аймгийн төвс ирсэн ороо хөлөө үзсэн. Агаа өнөө. Наад ороо орооч тахаа. Бас нэг ордны 2 3 киноны жоохон тоглосон байсан. Тэгээ бас 2 дугаар авсан тийм ээ. 2 дугаар. Тэгээ тэнд ягаад доктор манжарын бүтэхгүй гэдэг юмыг дэмждэг ганц хүн бол галаад байгаа байхгүй. Тийм. Өлөө шин 94, шин цаг руу. Тий. Тэр шин цагийг ачирна гэдэг байгаа хүн нь бас нэг тийм цогохтой хүн байгаа байхгүй. Бас эрүүл саруул биш. Тэгээ энэ бодоод галагийн дөрийг хурцлж өгсөн 2 дугаар зэргийн дөрүүд яа харахгүй Нэргүү Баатрын дөрөв байгаа. Тийм үнэ. Тэр яа харахгүй үнэ. Тийм. Ер нь ингээд би нэг ивж явцсан байт. Тэр нөгөө баун сүрэн мөрөн нөгөө хөгжим тоглодог тэгээд ер нь ингээд дандаа ингээд ивж явцсан. Нэг худлаа харсан харалт байхгүй. Ер нь маяг байхгүй тийм ээ. Тийм. Харин Нэргүү Баатар жахан тоглох гээд байдаг байсан байхгүй. Би хэлчихсэн нэг ээр чадахгүй бас нэгэн сургуульд хийсэн. Гүй чи ерөөсөө яг л инженеэр л явах хэрэгтэй шүү. Сэлэнг сурч тийм юм байдаг байсан. Тэндээс жахан тоглох гээд байсан бол Нэргүү гацар байдаг байсан шүү. Нэргүү Баатар. Тэгээд Эрүү давгийн яриагийн чинь сэлэнг сүрний найруулагч өөрөө хийсэн шүү дээ. Тийм баха Эрүү нөө. Яриг нь сэлэнг сүрнийч өөрөө хийсэн. Одоо Нэргүү Баатар яриагаа хийгээгүй. Тэр чадахгүй байсан. Гарнаа гэдэг сэлэнг сүрнийч өөрөө хийсэн. Өөрөө бас жүжигчин шүү дээ. жүжигчин л дээ. Яг Эрүүг нь манайд тоглохдоо нэг сан гаргаж өгөхгүй тоглоо. Яагаад нэг л болчихгүй байсан. Тийм сэлэнг сүрний найруулагч Нэг тийм зовлон байсан. Дууг нь хийцээ. Тийм. Тэгээ энэ киноны одоо үзэгчд юу гэж боддгийн бөмбөд би адилхан болоо гэж бодож энэ явж байгаа төгсгөл хэсэг бол эдэ гоё хэсэг шүү дээ тийм ээ. Гоё. Хамгийн тэр зангила одоо хэлэх гээд байгаа юм чинь бол төгсгөл дээр би ингээ бодохоор вампирлын жүжигүүд нэг тиймэрхүү тийм. Ингээ явсараа төгсгөл дээр очиж дэлбэрээд тэг ингээ зангил гिचдэг тийм. Хүмүүс надаас их асуудаг байсан. Ариуна хөлд орсон юм ороогүй юм. Тэмнэ. Ариуна хөлд орчихлоо шүү дээ. Ариуна хөлд орчлоо шүү дээ галаа гашгараад байгаа тийм ээ. Галаа гашгараад байгаа. Хүмүүс ариуна хөлд орсон юм ороогүй юм гэж үзэгчд надаас их асуудаг байхгүй. Тэгээ ер нь тэр үед уулзалт болдог. Ангаа хандаад мэдэн сургууль дээр их уулзалт юм надтай. Тэгэл хүмүүс асууна. Миний яасан бэ? Ариуна хөлд орсон уу гэхээр би хариулт өгсөн. Чи яамаар байна? Хөлд оруулмаар байна уу? Бүр суумгаа болгомоор байна уу? Чи өөрөө мэдэхгүй юу? Тэгээд ариуна галаа хоёрыг ингээд ариунаа хөлд ороод галаатаагаа суугаад тэгээ олон хүүхдтэй болгомоор байна уу? Ариунаа хөлд орохгүй болохоор галаа нь хаяаж шинжгүй болгомоор байна уу? Мэдэхгүй. Чи өөрөө дараагийнх нь анги чи өөрөө зохио гэдэг гэсэн.
хариулт нь. Тэгээд 2 дугаар ангийн хийгээд нэг ярьсан шүү бид нар. Одоо тэр зохиол надаа бий. Жаргал сайхан 2 дугаар анги бичсэн. Тэгээд нэг Японы нэг эрдэмтдээ далаа судлаач эрдэмтэн нэг галаач явж байдаг яг хэвээрээ их цусаач хийгээл яриад яваад байна. Өнөө Японтойгоо. Тэгээ нэг өхөр тэрэгэн дээр аваад тэгээд далаа судалдаг Япон ирдсэн. Тэгээд ариун наан очино. Хамгийн сүүлд киноны төгсгөлд ариун наан ирээл хот руу ирээл ариун наатайгаа уулзаад тэгээ явдаг нэг тийм зохиолтой. Тэгээ манай Сарвд орж байгаа хөрхийн манай Сарвд орж байгаа хүн манай үднийхэн даваахаа маань жоохон хөвгт байсан бид нар жаргал сайхан бид нар очиод ганц хоёр зураг авсан. Тэгээд ивент итгэжсэн компани жоохон хүнд байдалд ороод тэгээд болцсон байхгүй юу. Тэгээ би энийг бол өстой би бурхан мөн онж гэж боддог. Онж гэж боддог. Тэгээ одоо илүү сар таасны 2 дугаар ангийг хийгээл хүмүүс ирдэг. Сайн киног бол 2 дугаар хийх хэрэгтэй. Хийгээд тэгдэг. Би бол үгүй. Яг үнэн. Үгүй. Одоо ингээд галаа ингээд явна бол ондоол юм харагдана. Юм бол альва юмс үзэгдэл час гээл тэгэл тэн дээр зогсох хэрэгтэй. Тийм учраас одоо ч гэсэн үзэгчд ариун нагалаа хоёрыг суулгана уу байна уу зах зээлийн үед ариун нагалаа хоёр эвдэрсэн байна уугүй байна өөрсдөө шийд. Чиний хэлдэг зөв шүү дээ. Би тэгээд тэгж хариулж байсан байхгүй. Чи хэлд оруулмаар байна уу суумгай хаваар нь үлдээмээр үү чи өөрөө мэд гэж хариулдаг байсан. Яг үнэн. Тэгээд октоодыг захиа авчдаг гэсэн надаа. Тэр киноны дараа. Нэр нь хүртэл гараа нэр гой залуу малуу гэж захиа хийв. Тэгээд тэр Бямбаж тэгээд ангаахын дээдийн нэг охин их захиа хариулдаг гэсэн. Тэгээд ангаахтай уулзалт хийжсэн чинь тэр Бямбаж гэж охин босож асууж байсан. Би тэгэхдээ тэр охиныг нэг удаа харсан. Би тэр улдаа уулзаж нэтэрээ янз бүр танилцаж интерлээгүү. Захиа бичсэн охин. Тэр захиа бичсэн. Би захиа бичсэн тэр Бямбаж гэдэг босгүй байна гэдэг. Нэг ийм хөөрхөн охин ер нь хөдөөний байрын тийм охин. Тэгээд тэр галагийн тухай их нарийн мэдж ярьж ирсэн байхгүй юу. Тэг би гайхчихсан. Тэгээ хамгийн сүүлд нь тэр охин тэр уулзалтын дараа юу гэж хэлсэн. Би нэг юм хэлье. Та бие савж байгаарай гэж хэлье гэдэхгүй юу. Би бүр гайхгүй. Яхара би юм гэдэгсэн. Та ингээд их хурдтай юм байна лээ. Тийм учраас зүрхэн сан гамж аваарай. Илэг дүүрээгээ сайн бодж аваарай л гэж хэлэх байна гэдэг хэлсэн. Тэрнээс хойш бид нэр уулзаагүй одоо тэр охин хаана явдгийг ямар хүний одоо хайр инэрлж жаргаж явдгийн бөөмбөд хөрхий нэг газар л яваа хэрвээ явж байвал одоо галаагаар аваа Бямбажтэй сайн сайхан нэг ирүү гэж хэлэх байна. Тийм тэр чинь бол сайхан сэтгэл ихгүй юу? Тийм ангаахын үзэгчдийн зааланд надаас асуусан би хариулсан. Тэгэл одоо надад баахан захианууд нь хадгалаастай байдаг. Тэгээд одоо уулзаж очирч энэ тэр юм болоогүй тэгээд тэр чинь хүний одоо бэгэтэ сэтгэл гэдэг бол нэг л эмэгтэй галаал байсан байх л гэж боддог. Би тэр охиныг одоо ч гэсэн тэгж боддог. Магадгүй шүү дээ. Энэ бүтээл чинь тийм одоо юутай юм байна. Их зөв үсрэг илдээ байт юм биш энэ уран бүтээл гэдэг бол. Тэгээ нэг зөвлөлтийн нэг кино байсан шүү дээ. Нэг хайрыг битгий мартаарай байл нэг кино. Хайрыг хайрлал. Тиймэрхүү нэртэй кино юм. Тэрнтэй бас зохиол сюжет төстэй байна гэж хүмүүс ярьж ирсэн. Тэр яхаа даа. Хайрыг хайрл. Хайрыг хайрл. Тэр кинонд ч бүр нэр нь байдаг тэр киноноор. Уран сайхны зөвлөлт холбоотоос уран сайхны кино хайрыг хайрл киноороо тэтэс гарна гэж 10 дахь хоолгоор хэлүүлсэн. Бүр зориуд. Ер нь тэр хайрыг хайрл гэдгээс тэр дээр эрэгтэй сумгаа болчихгүй хайрыг хайрл кинонд дээр. Тэр дэс сюжет аваад сэжүүр аваад тэгээд яг Монгол галаа ариунагаа гаргаж ирсэн ийм л юм бэл. Хайрыг хайрлал ихтэн сонгой болдог Евгений Киндиновын тоглолт. Киндинов модны үүтэй хүмүүс сонгоо. Тийм мод яг тэр киноноос юу угшил авч хийсэн бүтээл шүү. Тэгээд тэрийгээ зоригтой ч хийсэн. Хайрыг хайрал гэдэг кино үзгээл тэгсэн юм ба. Тийм учраас юм байна. Зүгээр зураг авалтын хувьд бол нэштэй 100 чамд одоо тэгээд яг чимэл хэлж яах аль болохоор энгийн байвал одоо зөвхөн 50-ил давалт төөх юм би ингэж бодсон гэдэг юм ээ. Тэрэндээ бол чи хүрч чадсан байна те гэж бодож байна өөрөө. Нэг их чамд тэр болж байгаа усуд нэг гоё сайхнаар харуулах тийм шаардлага юу ч байхгүйсэн л да. Хэрвээ нэг гоё план тавиад юм уу өөр нэг камерын хөдөлгөөн хийгээд л юм уу тийм ээ. Бүр зураг авдаг аргыг одоо хүний анхаарлыг татах юм гэдэг их юм бол нөгөө драматургийн гол санаа манад болчих гээд байна. Тэрнээсээ зүүж явчих гээд. Одоо ерөөсөө яг тэр байгаа юмыг байгаагаар нь одоо тэр үед нэг гарч ирж ирсэндээ Оросын хэдэн
кинонууд байдаг шүү дээ. Ялангуяа шүгшээний кинонууд байдаг шүү дээ. Тэр босгонд олж байгаа бүх юм. Асан тэр операторуудын арга бол бид энэ сурч яснаа бол ерөөсөө л энгийн л бай. Нэг их зургийг авдаг гайхамшигтай зургийн хөдөлгөөнийг хийгээд нэг их гайхалтай тэр операторын их сайн ажил байна гэж хараад. Үрсэвсгий маягаар авахгүй. Ерөөсөө хэрэггүй. Тэр болж байгаа үйл явдлыг яг бодит амьдралд аль болохоор ойрхон байлгах хэрэгтэй байсан. Тэгмс учраас декорацаа бид тэр натурт авсан их онсон гэж боддог. Тэр декорацыг өөрөөр байгаа хаягсан. Тийм хөдөөний нэг тийм амьдрал байгаа. Кино үйлдвэртээ тэрний шиг нэрдүүлээд байсан байгалийн гэрэл шал өөр юм харагдана. Тийм ээ. Ийм арга л ерөөсөө гол операторын дүрслэлийн ерөнхий шийдэл бол бодит амьдралд аль болохоор ойрхон авах хэрэгтэй. Зөв юм байна. Тэгжээд драматурга гаргадаг, тэгжээд жүжигчнийг тодорхойлчих хэрэгтэй. Үн л дээ. Их л энгийн байсан. Декорац барьчихлаар шал өөр боломжтой. Тэгээ одоо ингээд үлдэхэд энгийнээс энгүй эглээс эглэггүй л үлдсэн баг. Тэр нь. Маш энгийн үнэн хэрнээ. Энгийн тэгсэн хэрнээ хизээш дуусахгүй энгүй үлдсэн. Санаа хүнд. Маш эгэлж ирээ хэрнээ эглэггүй дөрүүд болж үлдсэн. Энэ учир нь байна л гэж би хараад байна шүү. Тэр нэг босог хөрөөддөг хэсэг бай тийм ээ. Нэг чиний нэг далаа руу гарах тэр. Тэр босог хөөрхөн хэсэг. Чиний ижиг орилдгүү. Босгын яг босог муу ёрын амт Монгол алдсан Монгол гэдэг. ясан шиг алдсан тэгээд. Тэр чинь бас нэг юм хэлээд байгаа шүү дээ. На цаг үе өөр болж байгаа. Босог хөрөөд. Тэр үндэ бол Монгол хүнд бол байж болохгүй. Тэр шиг хайдл дээ. Босгоо хөрөөд. Босог хөрөөдөх нь утга босгондоо суудгүй шүү дээ. Босог гიშгэж орох. Гэтэл тэр бас л драматургийн бас нэг хоц хийж байгаа юм. Тэгээ өнөө галааг л хийж байгаа. Садааг хийж байгаа. Тийм. Өөрөлдөө тэр ариунагийн амьдрал садаа болж шүү. Тэгэхээр галагийн санаа бол тэр хамаа. Галагийн санаа бол садаа болж байгаа юм болгоныг ялгуулах гэж. Тэр бол их чухал өссөн шүү. Гой хийсэг. Сүмдээ бүр яг хэлээ. Тэгээ яана баларсаа ингээ хэлээ гаргадаг. Монгол хүн байж ийм хийж байдаг. Эний чинь хөрөөдх нь битгий хэл гიშгэж гарахыг цээрлдэг. Орхинаатгаа. Тиймэрхүү шинэлэг шин юмнууд бол тань жүжигчний найруулагчийн тэм ажлууд бол байдаг юм аа. Тэр бол гол нь драматургийн санаа л да. Тийм байна. Түрүүн сая ярилаа да зүгээр сэлэнгэ хин хоёрын тухай, жигжид болон хоёрын тухай. Тэрнгийн жигжид болон хоёр бол янз бүрийн кино том жижигдүүд тоолж л байсан. Тэгэхдээ энэ хоёр дүр бол нэж их гоё үлдсэн дүр шүү дээ. Тийм нөгөө л энгийн ч нөхгүй. Зүгээр л энгийн тэргээрээс үнэн гоё үлдсэн. Сэлэнгийн хингийн бодон жигжид боломжоос бас энгийн бас иршүүд хоёр хүн. Тийм. Хөдөөний л хоёр улсад. Энэ түрүү хэлжлээ л да их гоё иршүүд хоёр. Ерөөс бүх дөрүүд нь. Тэр манай хоёр их чим минь бүтээсэн дөрүүд байна. Нөгөө зүгээр одоо энэ ажиллаа хийгээд явж байсан жолооч энтрийг аваад сэлэнгийн найруулагч нар гадна талын фактор амплуу харсан шүү. Типач тийм ээ. Тэгээ тэр нь зүгээр л ингээ байга гараал явцсан. Тэр нөгөө баавсрын гээд хэрэг та санаж нөгөө гүүрэн дээр аваачаад гүүрээр гараа явдггүй гүүрэн дээр ингээд очисон чинь нөгөө гүүр ингээд хуурцсан байсан. Тийм мод нөө. Тэр хуурцсан байсан байхгүй. Тэгсэн чинь хуурцсан байсан чинь за энд хэнийг зогсоо. Тэгэл санаанд үчээ жоохон гэдэгэр гэж хэлнэ. Чи налаа зогсоо гэж хэлнэ гээд. Тэгээд өөрт нь хэлээгүй. Чи нөгөө жүжигчин бишин төлж бол бие барин янз бүр болох байхгүй. Тэгээд нөгөө гүүр ингээд хугарсан юм тэр өдөр яагаад чи. Тэгээд яваач нөгөөх ингээд тавчаал. За зураг мотор гал. Тэгээ нөгөө чих даапалдаг галаа чи тэгээ юу энэ гал галааг даапалдаг. Нэг 20 төгрөг нь чи царай алдаад малдаа зугаалганд явах гэсэн чинь дорж дарга марга гэдэг байхгүй. Гэсэн чинь манер нэг галааг даапалаа. Би энэ хажуугаар өнгөртөө. Яг хажуугаар өнгөрөөд ингээл тас гэдэгээс наалга готод өөрөө. Наалаад бүр гол руу чинь ог санаандгүй чинь тэр зургийг өстө галзуус. Тэр зориуд хийсэн тийм ээ. Сэлэнгийн онон гэдгийг мэдчихсэн байхгүй. Бид нар мэдчихсэн. Зундаа сэлэнгийн хоёр хойлдаад хойлоо энийг л ингээл унгана шүү. Тэгэхгүй бол одоо айгүй бол биеийн маргадаа бэрчмэд гэсэн чинь дараа нь яваад гэсэн чинь дунгаа хатаар явцсан. Тэгэж явсан. Манай нөгөө гайхалтай хин нэг гүржив тоглолдог чи хэм блэ манай Догор Синжаагүй юу? Биш аа. Гүржив тоглолдог. Чулуун цэндах. Гүржив тийм. Чулуун цэндах чинь тэр нөгөө юуны чулуун цэнд. Тий, чулуун цэндах юунд тоглолдгүй юу? Нөгөө хатгалын чинь тэр нөгөө юуны даргад
Баазын дараа. Ачаа болох баазын дараа. Чулуун зин юм уу? Тэгээ чулуун зин Юу ч санахгүй. чулуун зин чинь мундаг шүү дээ. Тэргөө цалингаа голоод ороод хараад өгнө хагшаадаг. Северийн хаг зохиол ингэдэг дээр бич жоох яг оригинал хийсэн үү чулуун зин дах бүр ингэ жичирсэн байжсэн. Янзтай яг бодтой одоо эпизодууд их байсан юм а. Их дуртай, их жаргалтай байсан бид нар. Кино авахад ямар нэгэн зөрчил тийм үү одоо дургуйчил, мөргуйчил, биендээ гологцсон шилэгцсэн нэг ч байгаагүй. Нэг сэтгэлийн гол нэрээс нэг санаа. Энэ кино дуусчихилдэ гэж нэг өглөө зургандаа гарна. Зураг ерөөсө зүүн талын тэр орой дээр нэг гарна. Тэгээд тосхон дотроо. А явсан нь бол хатгалын улаан болон дээр үзэгчлийн хэсэг авсан. Тэгэл ердөө нэг. тэгэл тэрэн дээр нэг давн дээр. Ерөөсө нэг сарын дотор сар хүрэхгүй хугацаанд дууссан шүү дээ. Ус руу шиддэг хэсгийг 3 авлаа. Тий, ус руу шиддэг. Тэ нөгөө режим нөгөө нар үйл хоёр гаргасан чинь яг тэр үед шиддэг хөлөг гэдээсэн юм. болдгоо тий. Тэгээд болцоод тэгээ маргааш нь дахиж аваад яалаа да би нөгөө спиртээр намайг арчиж байгаа л хэдэн шиддэг байхгүй. Гол руу шүрмс тат юм лээ. Тэгээ нэг орлон тоглогч хийчихээ гэдсэн тий. Орлон тоглогч хийжсэн. Тэгээд галаа бол өгөөл гэсэн. Үгүй. Яста бүх юм хийсэн тийм ээ. За. Та нар чи яаж вэ? Хадаас тэ. Тавилда. Чи уулна. Ажгүй эр хүн шиг байгаа юм. Даанч над амч нь болохгүй юм да. Яг хашиг наах. Тавилда. Хоолрож бай хүүхд битээ. Чи юу харсан бэ? Нааш яваа. Тэгээд андараа шүтүүлээд өөрөө гарч ирэл заваараа яваад нөгөө түрүүний иргэдгийг хийгээд тэгээ нэг хоёулаа нэг завир бүр ингээд нөгөө ингэдэг завир нь хоёулах нь явчихсан та зураг аваад шилээд яваад бас далайн гол руу орчихсон. Тэгээ гол руу сургууль хийлгээд байсан чи цаашаа явж болохгүй шүү гэдэг байхгүй. Давлагаа орчуул буцаад ирж энэ ч өөрөө солигдож чадахгүй юм чи. Нөгөө зах гарч. Тэгээ сүйдээс орчих юм. Тэрээс бүгд нь өөрөө хийсэн л дээ. Тэгээ хамгийн гол нь тэр юугаар мотороор ардлын мотороор хөдлөөд эвгүй эргүүлээд хүмүүч шүү дээ. Тэрүүн дээр л яг эвгүй жоох хөдлөгийг юм хөрл. Энэ ч өөрөө яаж эргүүлэхэд бэлэн байгаа. Аюул байхгүй юу үзэгт тий. тэгэл бүх юмаа өөрөө хийгээл хийсэн. За ингэж нэг нэг сарын дотор хийсэн сэтгэл нийсэн уран бүтээлийн хамт олон байсан байна гэдэг үл энд та хоёрээс бүр яхад гарахгүй мэдэрэгдэж байна л да. Тэгээ чи ийм цөөхөн хоногийн дотор бүтэн уран сайхны киноны зураг авсан. Нэг ч материал үзээгүй. Бүгдээ авах авсан юм. Харанхуй. Би хоёр кино харанхуй авсан. Нэг кино Чивтрийн Нарны оног. Тэгсэн. Ерөөс бүх материал авчихад тэгэд нэг мөс угаалгаагүй. Муухай зориг тий. Ямар ч одоо бодох ямар тэнэг ч юм уу да. Их л зоригтой ч байсан юм. Зориг тэнэг. Тэгээ муу юмроос гараагүй. Ямар тэнэг хоёр нийлээд явсан байл тэгээд болж ил байсан. Бурхан багш харсан л үү? Тэгээ түрүүний сартаа соныг бас бүгдийг авчаад байгаа. Далаар шийддэг 6 ингээд 3 авлаа гэсэн. Яг 3 тавалтан дээр 8 сарын 23 болсон. Хөө харанхуй 8 сарын 23 болсон. Тэгээ тэр яг 8 сарын 23-нд нинжээ төрөөд миний охин гарсан. Тэгээ Ариуна гэд нэр өгсөн байхгүй. Ариуна. Тэгээ цөмөрөө нөгөө сквадрон гоцороо далаар ороод юу салют малууд фейс пас буудуулаад тэгээд маргааш нь тэр нөгөө иргэдэг зургийг чинь зундаа хавсан байхгүй. Тэгээ би чинь охинтой болцсон. Бас давхар тэр нөлөөс. Тэр чүр их бэлэгдэн бэрэлттэй хажиг юм. Яг тэг таарсан юм. Танаа том охин чинь тийм учиртай. Тийм миний одоо Ариуна нэр авсан. Тий. Ариуна нэртэй байхгүй. Хоёрын амьдралд бол их л том гой үйл явдал болсон юм юу. 3 ихэр хөөхөд гарвал Ариуна галаа давг гэд нэр өгөөрэй. 2 ихэр хөөхөд гарвал хүү охин хоёр бол галаа Ариуна гэд нэр өгөөрэй. 2 эрэгтэй хөөхөд гарвал галаа давг гэд нэр өгөөрэй гэл нинжийг одоо жирэмсэн имлэгт орхицсан би. Тий. Жирэмсэн имлэгт хөтөлж явсан шүү дээ. Орхин явсан. Тэгээ нөгөө тайлхруулах гэж захиа авчиж. Тийм захиа авчих. Тий. Тэгээд ирээд манайх чинь охинтой болцсон. Тэгээд киноныхон дууг хийн тийм ээ. Өдөр шөнөгүй дуу яриагаа хийн. Яриагаа бас өөрөө хийн гээл. Бас чи өөрөө хийчих юм өөр хүнээр хийлэгчгүй чи ар гэр чинь хүүхчүүд юм байхад гүү би өөрөө хийнэ. Тэгээд өөрөө яриамаараа хийсэн. Тэгээд яг үнэхээр харанхуй одоо урдталж угааж харлгүйгээр шууд зураг аваад зураг аваад ирээл угаагаал. Тэгэхээр тэр дунд нь би төрөнийг хэлдэг угаалгахыг болсон чинь энэ ч болохоо ашлаа. Тэнд бол манайх өстой нэг макават даарсан.
зураг дууссан байдаг энэ болохоо байж. Тусгай бай. Хүүхэн байхгүй болсон байвал яана уу? Тэгээ би өөрөө явсан шүү дээ. Гэхдээ эндээс уцаар яриа болж байгаа. Ярьлаа үгүй та нар ирж юм хард яг ч урд нь лавртаа яриа тагцсан өөр. Хүрээдээс үнэхээр ирж юм өөрчлөлтсөн. Хөвсгөл чи онгоцоор ирсэн юм уу? Тий, хөвсгөлөөс тий хот руу онгосоор. Бид нар буух гээд материалынхаа хариуг аваад би ихэ баттай байна. Энэ яах ч болно гэж бодоод бууна гэсэн. Ямар яаж ямар ч бас материал угаалгая гэж. Угаагаад гэсэн чи бүхэл бүтэн уран сайхны кино барак болсон байвал тэгээд дуусваа. Тий. Порогон дор дууссан баг. Тэгээд очоод бүгдийг угаалгаад за буугаад буугаад. Да. Бацрваа. Яа. За ингээд энэ яриад ивэл бидэнд их юм байна. Одоо ингээд цаг яаж байгаа шиг тэндээс тохиж байна. Бидний амьдралд гэгээ авчирсан бүтээл тийм ээ. Муухан дээр байх. Бүх нэг л тийм гэгээ. Зураглаач одоо найруулагч бүгд л нэг тийм гоё ажиллаж байхад гэгээ тиймсэн. Одоо ингээд 30 жилийн дараа ярихад л бөөн ирчим үч гэгээ бардамнал бахархал төрж байгаа. Их зоригтой байсан миний хөтөр. Өнөөдрийн энэ бид нарын энэ баялаг бүтээж байгаа эрхчлөө энэ тэрийн юм чинь урайлан дуудсан бүтээл бол илүү суртай зун тэгэл галаанууд шүү дээ тийм юм аа. За их баярлалаа. За уран бүтээлийн амжилт хүсье. Сот хоёр ойр дуулцсангүй тухтай уулзна яах вэ тийм үү? Би чиний хийгээд яваа юмыг сонсч л байгаа. За зундаа үдий ч бас уулзах тахгүй л энэ маань багшлал би нэг газар ядгуурш нөгөө их хааны удамдаар өөр хангаад сайхан явсан. Нүүр хангаад их хааны удам дээр сайхан явсан. За баярлалаа өгтүүдээ. За. Болцсон уу?